Ингээд ихний мэдээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус хуралдаан өчигдөр болж хуралдаанд санаатаагаар саад учруулж хурлаа хайж явсан зэрэг шалтгаанаар дарга баярыг огцруулах шийдвэр гаргасан. За улмаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргаар сандаг сүрэн сонгож нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад их баярыг нэр дэвшүүлсэн. За харин энэхүү хуралдаанаас гарсан шийдвэр бүрийг хууль бус гэж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баяр мэдэгдэлж нийслэлд хэрэгжүүлэх мегацлуудыг бүгдийг нь шалгах ажлын хэсэг байгуулахаа мэдгдлээ. За ийхүү нэг таланд дэг процедурын хүрээнд удирдлагын өөрчлөлт хийсэн гэж тайлбарласан бол нөгөө таланд түүнийг хууль зөрчсөн гэж үзэн томоохон төслүүдийг шүүхийн маргаанд оруулах хүртэл эсрүүцэж эхэлсэн нь улс төрийн зөрчил зөвхөн намын хүрээнээс хальж хотын хөгжлийн бодлогын тогтвортой байдалд шууд нөлөөлөх хэмжээнд хүрснийг харууллаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус хуралдаан өчигдөр туулын хурдны зам төсөл зэрэг нийт 22 асуудлыг хилцэхээр товлогдсон байсан. За гэвч Ардслан намын бүлгээс гаргасан саналын дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамжийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баяр гаргасан. Зарим нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын бүлгийн төлөөлөгчид ээлжид бусаар хуралдаан зарлаж ажлаа хийхгүй байна гэж үзэн баярыг огцруулах тогтоолыг баталсан. Ээлжид бус хуралдаанд Монгол Ардын намын бүлгийн 40 төлөөлөгчөөс 31 нь оролцож 93% саналаар буюу 29 төлөөлөгч гараар өгснөөр баярыг огцруулахыг дэмжсэн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмтрэгээс урьсан сэргийлэх зөвлөлийн данс болон бусад данснаас одоогийн байдлаар 13.2 тэрбум төгрөг гарсан. Энэ юунд гарсан байг вэ? Зөвхөн хэвлэлд гарсан гэж ярьдаг. За энийг дүүргүүд рүү, зарим дүүргүүд рүү шилжүүлсэн, зарим дүүргүүд нэр бүхий дүүргүүд рүү шилжүүлсэн. Тэгээд тэндээс бэлнээр нь гаргаж авсан гэдэг ийм зүйлүүдийг ярьж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46-гийн 3-т заасан зүйлийг бид өнөөдөр үндэслэсэн. Тэгэхээр нийт төлөөлөгчдийн 3/1-ээс доошгүй хувь нь санал гаргаад хуралдааныг хуралдуулж болно. За ингэснээрээ олонхороо хуралдаан даргалагчаа сонгоод явдаг. Энэ зарчмаараа өнөөдөр бол хурлыг зохион байгуулсан. За хурал даргалагч болон бүлгийн саналаар хурлыг тодорхойгүй хугацаагаар завсарлуулж байна. За энэ бол удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэх асуудал байна. Хотын ажил бүр ингээд тэг зохисолт болчихлоо шүү дээ. Замын төвчлөлийг л бид нар тэг зохисол гэдэг байсан бол хотын ажлыг бүр ингээд тэг зохисолт болгож байна. Тэгэхээр ийм зүйл байж болохгүй л гэж. Бидэд 21 асуудал хилцмээр байдаг. Тэр дотор маш олон асуудал энэ том төслүүдээ яах юм? Босод энэ үйл ажиллагаануудыг яаж явуулах юм? Босод бүтэц зохион байгуулалт ажлуудыг яаж явуулах юм гэдэг нийтдээ баг 21 асуудлыг хуралдмаар байдаг. Энэ маань хойшсоор байгаад ингээд 2-3 сар хойшлоод байгаа юм. Тэгэх юм бол үнэхээр нийслэл өөрөө чадамжгүй болоод ер нь цаашдаа энэ удаа үргэлжлэх юм бол нийслэлийн иргэдээр бол тарах ёстой гэдэг гаруй зөвлөлт хасуур сонголтоо болно шүү дээ. За тэгвэл өнөөдөр баяр болсон процесстэй холбоотой нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал улиралд 1 жилд 4 удаа хуралдах хуваарьтай байдаг тус хурлаар туулын хурдны замыг дэмжих тогтоол гаргах байсан тул хуралдах шаардлагагүй гэж үзсэн гэх тайлбарыг өглөө. За мөн хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гаргаж ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийн мөнгөн дүн шалгарсан компани харилцаа хамгааллыг шүүн ил тод болгоно гэлээ. Ер нь цаашдаа ийм Улаанбаатар хотын төсөл хөтөлбөрүүдийг иргэдтэй мэдээллээр хангаж өгөхгүйгээр цаашд бол яагаад явахгүй. Энэ бол энэ засаг даргын өөрийнх нь маш том хариуцлагын алдар шүү дээ. Иргэдийг ингэж хоёр тал болгож хуваагаад иргэдийнхээ эсрэг жагсаад ингэ явж идэг. Энэ бол Монголын хаан болцсон юм байлээ. Энэ үнийг бол ер нь Улаанбаатар хотоос чөлөөлж иж Улаанбаатар хотын хөгжлийн түүчээ ирнэ гэж би ингэж харж байгаа. Тэгээ энэ болтол би иргэдтэйгээ бас хамтарч нэг талд нь гарталнаас би үзнэ. За энэ мэт шат чадантаа улс төржилт хэрээс хитэрч төрийн ажил гацаанд ороод байна. За хэдийгээр эрх баригчид нэгнийхээ хууль бус үйл ажиллагааг дэлгэх нь ард түмэнд ашигтайж олон нийтийн хандлагыг улс төржилттэй ашиглаж нэг рүүгээ гал нээх үзэгдэл газар авч байна. За иймд хий хоосон попрал бус шудраг хариуцлага ирээдүйдээ шийдвэр бодит ажил хэргийг ард түмэн хүлээж байгааг сануулъя.